Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 4-р дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл над Панда байна. No man is an island, entire of itself. John Donne. Өнөөдрийн персептийн талаар ярихаас өмнө энэхүү персептийг хэлсэн хүний талаар ярьцгаая гэж бодож байна. За тэгэхээр John Donne гэж хэм бэ? За John Donne бол 17 дугаар зууны Английн нэртэй яруу найрагч, сэтгэгч, шашны зүтгэлтэй юм байна. Түүний бичсэн шүлэг, түүний хэлсэн үгс нь хүний дотоод ертөнц ер нь хүн ганцаараа ингэж оршин тогтнож чаддаггүй гэдгийг маш гүн ойлгосон бүтээлүүд байдаг байна. Тухайн үед бол мэдээж одоогийн шиг дэлхийн ертөнц хоорондоо холбогдоогүй байсан ойлгомжтой. Гэхдээ Donne-гийн хувьд ойлгосон зүйл бол хүн ганцаараа оршин тогтнох боломжгүй гэдгийг ойлгодог хүн байжээ. За гэхдээ энэ үгийг сонсоод үзэхээр манай Монгол зүрх зүйн дотор ч гэсэн нэг байдаг шүү дээ. Ганц хүн мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэж. Тэгэхээр ер нь ямар ч орчин нөхцөл улс оронд байсан энэхүү ойлголтыг аль дээр үеэс хүмүүс ойлгож ирсэн байх юм. Тиймдээч бид нар монголчуудын хувьд бол нүүдэлчин соёл ахуйд айл сахалт нүүж ирж байгаа хүмүүст жишээ нь өдөөс нь цай сүү идэх юм бариад ингээд ухтан очдог шүү дээ. Яг л тэрнтэй адилхан бид нар бол өнөөдөр ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах үедээ бид наад зах нь юм хөдөлж авах үедээ бид нар бусдын үлдээс сэтгэлдлийг уншиж тэд нарт ямар байсан бол гэдгийг бодолцож үзсний үндсэн дээр ямар нэгэн худалдаа авалт зэрэг хийдэг. Тэгэхээр хэрвээ энэ дэлхийн ертөнцийн дээр бид нар ингээ гав ганцаараа байсан бол ямар уйдгартай ер нь хүн амьдрч чадахгүй байсан ойлгомжтой харагдаж байна. Өнөөдрийн персептний хувьд өмнөх өдрийнхөө бас персепттэй ингээ хослуулад үзэх юм бол хүн ганцаараа энэ нийгэмд амьдарч оршин тогтноход тун хэцүү тул бусаддаа ийдэг инэрэнгүй байцгаая гэдэг зүйл гарч ирэх юм болоо да. Тийм болохоор хайр найз чамдаа өнөөдөр өөрийнхөө хажууд байгаа хэнийг нь л сайхан хараад нэмсэглэх урмын үг хэлээрэ гэдгийг за даалгавар өгч байна. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөж байна. Та бүхэн миний өгсөн даалгаврыг биелүүлсэн хэсгээ доор комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Ямар хөө сэтгэл төрсөн зэрэг бичээд үлдээгээрэй. Чиний итгэл танд Панда чамаас ямар комент орж ирэх бол гэд тэгсэн ядан хүлээж авах болно. За баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд Панда.